157 MC Expert Content эхний дугаар Мягны сорилтын сан усны компакт та бүхнийг маш олон төрлийн экспертүүдтэй уулзах болно. За эхний дугаарт Монголын Мягны сорилтын сангийн усны салбарын доктортой байдлыг хангах төслийн захирал Өнөр Жаргал та бүгдээрээ уулзцгаая. За сайн байна уу? Таны ажил сайн уу? Сайн байна. За ажил сайн байна. Та маш бас сонирхолтой өвөрмөцтэй мэргэжилтэй хүн, философийн багш. За дээрээс нь Австрали магистраар хөгжил судлалаар магистр хийсэн тийм ээ. Таны яг юу хийдэг, яадаг, ямар мэргэжил вэ? За тийм би философийн багш мэргэжилтэй. Тэгээд энэ бол ихтэй сургуулийн оюутнуудад би философийн хичээл, логикийн хичээл зааж исэн. За энэ бол аливаа асуудалд шүүмжил сэтгэлгээний үүднээс хандах, олон талаас нь харах те. За үндэслэлтэй, нотлохотой хандах ийм ур чадвар арга барилуудад сургадаг онцлогтой ийм мэргэжил байгаа. За сүүлд бол Австралид хөгжил судлалаар магистр хамгаалсан. Энэ маань бол одоо би голцоо одоо гадаадын зээл төслөмжийн бодлого тий. За онцлогууд нь юу юм? Ерэн зээл төслөмж яаж хэрэгждэг? Bilateral, multilateral эйдүүд югаараа ялгаатай юм? Гэх мэтчлэнгийн хичээлүүдийг авч бас төгсөжсэн. Тэгээд энэ нь бол одоо бүхэл бүтэн хөгжлийн том одоо модельуд яаж бас ажилтдаг вэ гэдэг дээр илүү судалгаа шинжилгээний ажлууд хийжсэн. Маш сонирхолтой. Тэр таны яг энэ философийн багш хөгжил судлалын те энэ яг мэргэжлийн онцлог нь яг юу вэ? За онцлог нь бол философийн багш болвол одоо оюутнуудад аливаа асуудлыг их олон талаас нь харах тийм ээ, шүүмжил сэтгэлгээний үүднээс хандах, за нотлохотой баримттай аргументуудыг яаж гаргах вэ гэх мэтчлэнгийн одоо ийм арга барил ур чадваруудад сургадаг одоо critical thinking гэж ярьдаг тийм ийм одоо гол ур чадварыг сургадаг ийм онцлогтой юм мэргэжил байгаа. За тэгээд бас нэг онцлогтой зүйл нь бол төслийн манай төсөл дээр одоо жишээлх юм бол бид нар төслийн маш олон оролцогч талуудтай хамтарч ажилладаг тий. Харилцааны ур чадварууд байна, багаар ажиллах байна, төслөө ойлгуулан таниулах байна. Гэх мэтчлэнгийн одоо ингээд төслийн өдөр тутмын төслийн менежер хүний хийдэг энэ ажилтаа бол мэдээж одоо энэ мэргэжлийн онцлог бол нэлээд уялдаж байгаа гэж би одоо ойлгодог. Тэгэхээр Мягны сорилтын санд та энэ усны доктортой байдлыг хангах яг төслийг хариуцж ажиллаж байгаагийн хувьд яг юм хамгийн бахархдаг зүйл байгаа шүү дээ тий. Таны хувьд. За ер нь бол олон юм байна. Тэгээд хамгийн чухал зүйл бол одоо ингээд Улаанбаатар хотын ирээдүйн ус хангамжийн найдвартай доктортой байдлыг хангах тий. Миний хүүхдийн хүүхдүүд одоо энэ одоо усаар ундаалах энэ том төсөл мега төслийн нэг хэсэг болоод гар бие оролцоод энэ төслийг ингээд хамтраад хэрэгжүүлж байгаа нь бол нэлээд бахархалтай ийм үйлчлэг юм да. Тий. За баяр. Тэгэхээр энэ философийн багш тий одоо энэ хөгжил судлал гэдэг чиглэлээр ерөөдөө цаашдаа ирээдүйд сонирхох, судлах, мэрэгших ийм залуучуудад хандаж та юу гэж хэлэх вэ? Ер нь бол манай залуучууд маш гоё өөрийн гэсэн үзэл бодолтой олон сонголтуудын дунд ингээд сонголтуудтай тэгээд маш олон чиглэлээр сонирхож одоо өөрийгөө сордог болсон байна. Энэ нь бол үнэхээр их бахархалтай. Тэгтээ дээрэс нь нэмээд өөрийн гэсэн үнэт зүйл, өөрийгөө олох, өөрийгөө таньж мэдэх энэ аялал бас залуучууд маань илүү одоо өөрийгөө хөтлөөсөө тий. Энэнд бол мэдээж одоо философийн суур мэдлэг оюун ухаан энэ ур чадварууд бол маш чухал үүрэгтэй гэж би бол бодож байна. За маш баярлалаа танд. За баярлалаа. За ажил амжилт хүсье. За баярлалаа. За ингээд маш олон төрлийн экспертүүдтэй та бүхнийг цааш цаашдаа уулзуулах болно. За дараагийн эксперт яг ямар эксперт байх вэ? Комент бичиж үлдээгээрэй.